Нэвтрүүлгийн ивент хэдгэж анд хэвлэлийн газар. Эхэл соёлоо түгээцгээе. Сайн байцгаана үзэгчдээ. Сайн байцгаана үжилтээ үзгүүдээ. Сайн уу? 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 Тийм ээ. Манай нэвтрүүлэгт ийм л эрчтэй, хүчтэй, ахвалцтай сэргэлэн жаадууд ордог юм. Бид үсэг болж үг бүтээдэг. Энд хөгжилтэй өсгөнүүд нэвтрүүлэг би хөтлөгч Заайло. Манай нэвтрүүлгийн өнөөдрийн дугаарт нийслэлийн 28 дугаар сургуулийн инх жаргал өгчтэй 3-ын В-ийн Улбор Шорбат. Харин миний зүүн гар талд нийслэлийн ерөнхий боловсролын жаргалан сургуулийн Бацаяа өгчтэй 3-ын В-ийн Улбор бишээ Цэгэрбай. Нэвтрүүлгийн 1-р үе бид бүгдийг бүтээн. Бид бүгдийг бүтээгт билнэ үү? Ийм суулуу. Бид бүгдийг бүтээн. Бид бүгдийг бүтээн. Нэвтрүүлгийн зүгээс багуудын донд 3 үг таалгана. Эхний үгийг үйл хөдлөлөөр харуулна. Хоёр дахь үгийг дуу чимээгээр сонсгоно. Харин 3 дахь үгийг бодтоор үзүүлнэ. Үгээ зөв тааж, зөв бүтээсэн баг оноо авна. Нэр үг гэхээр хүүхдүүд маань хамгийн сайн мэдж байгаа бах те? Хин юу гэсэн асуулт нь хариулагдах үгс байна, тийм үү? Нэвтрүүлгийн 1-р үеийн эхний үг нэг үетэй нэр үг. Энэ үгийг бүгдээрээ хамтдаа студид тоглогдох жүжигчний үйл хөдлөлөөс олж мэднэ. Ойлгосноо хүүхдүүд ээ? Үг бүтээх цаг эхэллээ. Хохоо дараарай. Баяр үргийн багууд маань хоёулаа үгээ бүтээж чадсан байна. За, Цэнгэр баг маань энэ талд Улбар шар баг. За, Улбар шар багаас эхэлчихсэн. Улбар шар баг маань цай гэсэн үг бүтээсэн байна те. За, яагаад цай гэж бодхолоо? Цай сүлжижсэн болохоор. Оо, цай сүлж юм шиг харагдсан уу те? За, чиний хувьд? Цай самаржсэн болохоор. За, чиний хувьд? Бас цай самаржсэн. Тэгвэл хэдүүлээ Цэнгэр багийнхныг яагаад цай гэсэн үг бүтээснийг олж мэдцгээ те? Яад гэвэл нөгөө нэг цайг нь аяг руу ээжсэн болохоор. Зөв. За, чиний хувьд? Цайгаа буцалгаад исэн. За, чи өмнө нь цай ер нь буцалгаж самарч амарч үзчихсэн үү? Үдчихлээ. Өөтэй гахтаа үдчихлээ. Өөгийн дөө юу? За тэгвэл бүгдээрээ хамтдаа 1-р үеийн эхний үг буюу нэг үетэй нэр үг ямар үг байсан бэ гэдгийг олж мэдэх үү? За тэгье. Энэ бол тийм ээ. Цай гэдэг үг байсан юм байна. Багуудаа баяр үргэе. Хамгийн түрүүнд амжилттай бүтээж хонгоод авсан баг бол Цэгэр баг байлаа. Тарах нэг оноо төлөв болсон баяр үргэе. За баярлалаа. Улбар шар багийнхан маань санаа зовлтгүй дээ. Энд чинь дөнгөж эхний үеийн нэг дэх үг шүү дээ. За дараагийн тэмцээнд амжилт бүгдээрээ суугаарай. Цэгэр багийн хөгжөөн дэмжигчид байна уу? Улбар шар багийн хөгжөөн дэмжигчид байна уу? За тэгвэл хамтдаа
эхний үеийн 2 дахь үг болох 2 үгтэй нэр үгийг олоход бэлэн үү? Яг одоо бид бүхэн студид дуучин миний тусламжтайгаар 2 үгтэй нэр үгийг олох болно. Анхаараарай. Цаг дууслаа. Үг бүтээх цаг эхэллээ. Баярлалаа. За энэ удаа Цэнгэр багаасаа төрүүлж эхлэе. Цэнгэр багийнхан маань гахай гэсэн үг бүтээсэн байна, тийм ээ? Гахай өөрөө гэдгийдсэн. Чи гахай харж ирсэн үү? Хараагүй. Хараагүй юу? Чи харж ирсэн үү? Харж исэн бас ингэж дуурд исэн. Тийм үү? Ингээд. Яаж дуурдаг гинэ? Ингээд. Үе ямар адилхан дуурдаг? Захаа нэг дуурдаа. Оо, яг дуурж штэ. За тэгвэл улбар шар багаасаа. Гахай дуурж ирсэн. Яг харахгүй л гахаа дуурж ирсэн те. Гахаа харж ирсэн үү? Харж ирсэн. Оо, за чи харж ирсэн үү? Харж ирсэн. За тэгвэл чи гахаа шиг дуурч чадах уу? Тэр үг чиг. Оо, чи бас арай өөр гахаа байна те. Тэр бодон гахаа шиг үс. Чи ахаа дуурдаа. Оо, за чамайг сонсъё. Оо, ёо. За одоо ир гахаа ингэж дуурдаг байх нь те. Урд нэг гэдэг юм те. За тэгвэл ийм гахаа. Ёо, ямар амар хургилдаг гахаа байна. За. Эхний үеийнхээ 2 дахь үг буюу 2 үгтэй нэр үг маань ямар үг байсан бэ гэхээр тийм ээ. Энэ бол яхааргүй гахаа байлаа. Баяр үргэе. Энэ удаагийн маань хамгийн түрүүнд үгээ бүтээж хонгоод арч чадсан баг мөн адил Цэнгэр баг байлаа. Баяр үргэе хүмүүстээ. За, улбар шар багийнхан маань нэг юм дээр алдаад ах шиг байна. За, бүгдээрээ үгээ бүтээж дуусан гутаа хамгийн энд одоо захаж зогсож байгаа сурагч нь очиж хонхоо дарах ч юм уу энэ дээрээ л алдаад байна. Тэгэхээс яг адилхан гахаа гэдэг үгээ зөв бүтээж чадж гэн жижигхэн нэг хэдхэн секунд ч юм уу хэдэн дойлоор дутаад шүү заа юу. Дараагийн тэмцээнүүдээр өшөөлөө хичээгээрэй. Хөгжилтэй өсгөрийн нэвтрүүлгийн 1-р үеийн 3 дахь үг буюу 3 үгтэй нэр үг. Энийг бүгдээрээ студид нэгэн зочин ирсэн байгаа. Бүгдээрээ тэр зочныхоо үйл хөдлөлийг сайтар ажиглаад ямар зүйл вэ гэдгийг нь таана гэсэн үг шүү. Гэтэ хүүхдүүдийн анхаараарай. Цэнгэр багийнхан, улбар шар багийнхан 3 үетэй нэр үг шүү. Ойлгомжтой юу? За тэгвэл хамтдаа студид зочныг урьцгаая. 5 хүртэл тоолоод эхлэв шүү. Явсаа. 1 2 3 4 5 Одоо харин үг бүтээх цаг эхэллээ хүүхдүүдээ. За болоо цаг дууссан байна. За энэ удаа бүгдээрээ улбар шар багаас эхэлцгээе. Улбар шар багийнхан маань автобус гэсэн үг бүтээсэн байна тийм үү? За яагаад автобус гэж бодсон бэ? Ингээ автобус нүгэр яваадсан. Оо, яг харахад л автобус байсан те? Чи автобусанд сууж үзсэн үү? Үдсэн. Үзсэн үү? Аа за. Чи автобусанд сууж үзсэн үү? Үдсэн. Хизээ суусан бэ? Хамгийн сүүл хизээ суусан бэ? 50 дахь өдөр. За чи Суугаагүй 4 жил болж байна. суугаагүй дөрөв. Тэгэхээр чи одоо хэд настай вэ? 9. 9-өөс 4-өөс 5 нас чи 5 настай автобус суусан юм уу? Ганцаараа юу? Үгүй. Ганцаараа биш юм уу? Чи ганцаараа суужсан юм уу? Бүр ингээ мөрөнгөөс хот хүртэл ганцаараа. Ганцаараа юу? Тин танихгүй үнтэй. Танихгүй хүмүүстэй юу? Йоо, ямар мундаг юм бэ те хүүхдүүд ээ. Хэдэн цаг явж ирсэн? 10 гаруй цаг болсон.
10 гаруй цагаа чи унтсноо замдаа? Нэг ч юу? Ямар юм бэ? Гоё юм бэ нөө? Амар ачаасан хүмүүстэй танилцаал. Автобус гэдэг 3 үедээ нэр үг мөн үү? Мөн үү? За тэгвэл чи нэг биднээс нэг үйлдэл харуулчих уу? Яаж үйлдэх вэ? Автобус. Зөв хөөхдүүдээ. За тэгвэл бүгдээрээ хамтдаа үйлэх үү? За тэгье. 1 2 3 и. Автобус. За дахиад нэг удаа. Автобус. Яг зөв. Тэгвэл 3 дахь үг буюу 3 үетэй нэр үг ямар үг байсан бэ? Тийм ээ. Яг зөв. Автобус гэдэг үг байж баяр үргийн 2 багтаа. За энэ удаа маань мөн адил улбар шар багийнхан маань жаахан хоцорчихлоо. Цэгэр баг маань түрүү чонгоо дарж үгээ бүтээж чадсанараа багтаа 1 он авсан байна. Баяр үргийн хөлтүүдээ. Нэгдүгээр үеийн бид бүгдийг бүтээн тэмцээн маань амжилттай өндөрлөө. Энэ үеэс маань цэгэр багийнхан 3 үгийг амжилттай зөв бүтээж багтаа 3 оног цуглуулж чадсан байна. Баяр үргээ. Харин улбар шар багийнхан маань хараахан оноо цуглуулж чадаагүй ч гэсэн дараагийн 2-2 үе байгаа болохоор санаа зовлтгүй шүү. За юу хөлтүүдээ. Баярлалаа. Одоо харин цэгэр багийн өрөө үг. Йоо ямар амар өрөө юм бэ те. Хүүхдүүдээ одоо бүгдээрээ түргээлэг хэлж үзгөө. Чам хин гэдэг вэ? Ташна. За түргээлэг мэдхүү. Мэдэн. За тэгвэл чи биднэрт нэг түргээлэг хэлж өгөөч. Их бормор баг бормор их бормор баг бормор их бормор баг бормор. Оо ямар мундаг юм бэ? Алгач чи баяр үргээ. За одоо харин улбар шар багийнхан. Чам хин гэдэг вэ? Гэйсүхэ. Сэрөөрө ширмороо сэрөөр орой ширмороо сэрөөр яа бэж. Йоо бэж нэ. Сэрөөрө ширмороо сэрөөрө ширмор сэрөөрө ширмороо сэрөөрө ширмороо. Оо ямар мундаг юм бэ? Баяр үргээ хөлтүүдээ. Энэ удаа би түргэн хэллэг хэлэхгүй. Та хоёр яг саяхан хэлсэн түргэн хэллгүүдийг хоорондоо солиод хэлнэ гэсэн үг шүү. Заа юу. За тэгэхээр цэгэр багийн Э үсэг маань сэрүүн орой ширүүн бороо. А эсвэргээрээ улбар шар багийн им үсэг маань их бормор баг бормор гэсэн түргэн хэллэг шүү. Ойлгомжтой юу? Их бормор Баг бормор. баг бормор их баг үгүй их бар. За зүгээрдээ санаа зовтгийн чи оноо биш за. За улбар шар багийн хөгжөөнд дэмжигчд байна уу? Сонсъё. За тэгвэл цэгэр багийг сонсч үзье те. Сэрүүн орой ширүүн бороо. 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 Сэрүүн. Оо баяр үргээ хөлтүүдээ ямар мундаг юм бэ? Одоо харин нэвтрүүлгийн 2 дугаар үе намайг олоорой. Намайг олоорой бэлэн хөлтүүдээ. За тэгвэл бүгдээрээ өшөөчөн намайг олоорой бэлэн үү? Намайг олоорой. Гэрийн даалгаварт багууд эсрэг багийнхаа мэдлэгийг сорих, таны мэдхийн асуулт бэлтгэж ирнэ. Асуултанд эсрэг багийн сонгогдсон 3 гишүүн хамтран хэлэлцэж хариулна. Хэрэв 3 гишүүн асуултанд шууд хариулж чадахгүй тохиолдол үсэг нэрлэх болон ангийнхнаасаа тусламж авах боломжийг ашиглана. Хамтдаа тэмцээнэ эхэлцгээе. Ингээд хамгийн ихэнд цэгэр багийн асуулт тавих ээлж. Цэгэр багийн асуултанд хариулах сурагчийг өрж байна. Хей, юу вэ? За хоёулаа хамтдаа улбар шар багийнхныг өргөх үү? За тэгье. Тэгвэл одоо улбар шар багийн асуултанд хариулах сурагчдыг өрж байна. За, сайн уу? За асуултанд хариулахад бэлэн үү? Бэлэн. Яана бэлэн биш те. Асуулт бэлэн үү? Бэлэн. 20 дугаар үеийн намайг олооргийн дүрм та бүхэн асуултандаа шууд хариулж чадах юм бол 5 онооны эзэд болох боломжтой. Хэрвээ шууд хариулж чадахгүй үсэг нэг боломжийг ашиглах юм бол 3 оноог цуглуулах боломжтой. А тэгээд үсэг нэг боломжийг ашиглаад асуултандаа хариулж чадахгүй байх юм бол ангийнхнаасаа тусалцаа авах боломжтой. Ангийнхнаасаа тусалцаа аваад хариулж чадах юм бол 2 оноо цуглуулах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. Тэгвэл цэгэр багийн асуултын хариулт болсон нууц үсгүүдийг тайснаа өрж байна. 1 үсэг 2 3 3 үсгтэй мэн те. Их л амархан эсвэл маш хэцүү үг байх нь тийм үү хөлтөө те. За бүгдээрээ юу ч гэсэн хамтдаа асуултаа сонсцгоох уу?
Санси. За бидэнд асуултыг хэлж өгөөч. Үгийн ихэнд орлын энэ үсгийг иш үсгээр сольж хэлвэл харах хэрэгтний нэрээ болоод хазах хэрэгтний нэр болно. Тэр юу вэ? Асуулт ойлгомжтой бол цагийг эхлүүлцгээе. Хан төшгөө. Ханд хэлсэн болохгүй ширвсэн Өгөнд орсон юм хазах гэхээр шүдүү. Та шүд гэлтэй юм. За тэгээ өөр юм заа. Болцоо. Болцсон уу? Цагийг зогсоох уу? Зогсоосоо. За юу гэж тэд нар зөв хариултыг олсон болов? Мэдгүй. Мэдгүй юусэн сонсоод үзгөө. За бидэнд хариултыг хэлээч. Шүд. Зөв үү? Зөв. Зөв баяр үргээ. Хазах хэрэгтэн гэхээр шүдээс санаа шүү. Шүд зүв байжээ. За ингээд асуултандаа шууд хариулж улбар шар багийнхан багта 5 оног зөвлөж чадаа баяр үргээ өгтөдөө. За яаж болсон бэ? Хазах гэхээр тэ ороод тэгэд үүсгэн. Хазах дүүчрэн шүд байдаг учраас. За та гурав нэг гоё манай нэвтрүүлгийг шүдэнийг харуулчих. За ямар шүдээ харъя. За бид бүхэнд хариултаа гоё тайлбарлаад өгөөч тхүү. Хариулт нь шүд байгаа. Яагаад гэвэл шүд нь харах хэрэгтний нэр гэлэн болохоор хардаг хэрэгтэн нүд болохоор нүдний энэ үсгийг ишээр солиод шүд гэдэг үг гаргасан хаа. Тэгээд бас хазах хэрэгтэн гэлэн болохоор хүний бие дотор байсан хазах хэрэгтэн шүд байгаа. Вау, ямар мундаг юм бэ те хүүхдүүд ээ. За бид бүхэнд ийм гайхалтай тань мэдгүй асуулт бэлдэж ирсэн. Цэнгэр багийнхандаа баяр үргээ хүүхдүүд ээ. Яг одоо улбар шар багийн асуулт асуух ээлж. Улбар шар багийн асуулт асуух сурагчийг өрж байна. За сайн уу? За бэлнэ. За тэгвэл цэнгэр багийнхныг урьцгаая. Харин цэнгэр багийн асуултанд хариулах 3 сурагчийг өрж байна. Улбар шар багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? Цэнгэр багийн хөгжөөнд дэмжигчид байна уу? За тэгвэл бүгдээрээ яг одоо улбар шар багийн асуултыг хариулт болсон нууц үсгүүдийг тааснаа өрж байна. 1 үсэг 2 3 4 5 6 7 нийтдээ 7 үсгээс бүрдсэн холбоог юм шиг байна те хүүхдүүд ээ. За тэгвэл хамтдаа асуултыг сонсгоо. Санси. Өнхөөс зохиол дээр гардаг амбайгаа ямар нэртэй ийм уусан бэ? Цагийг эхлүүлье. За хоорондоо ярилцаарай. Тимхэн үчсэн. Цаг дуслаа. За. Асуултын хариултыг олсон уу? Хараа олж чадаагүй юу? Үсэг нээх үү? Тий. За, аль хоёр үсгийг нээх вэ? Хамгийн ихний үсгийг нээцгээе. Тамис үлжсэн 3 2 Иш үсэг байла. Цэнгэр багийнхаа бид бүхэнд яг одоо иш үсэг болон аа үсгүүд ил боллоо. Бод хугацаа эхэллээ. За цаг дууссан байна. Цэнгэр багийнхаа улбар шар багийнхны бэлдэж ирсэн асуулт бол 3 дугаар ангийн монгол хэлний сурах бичгээс бэлдэж ирсэн эл төдвийн мөнхийн ус цохолоос сэтвэж ирсэн асуулт юм байна шүү. За Цэнгэр багийнхаа хариулт байна уу? Хариулт олж чадсан уу? За ямар нэгэн хариулт байгаа бол бид бүхэнд хэлээч. Эл төдвийн мөнхийн ус цохолоо ер нь мэдхүү. Уншаагүй юу? Яг уншаагүй цохол ороод ирсэн үү? Ангийнхнаас тусалцаа авцгаая тэхүү. За ангийнхаа мэд хүүхдээ бол гараа өргөөрэй. Мэдхүү. Жигнэсээ мэднэ үз. За ийм үсгийг өрөх үү? Өрөө. За ийм үсгийг алгацсан өрий. Цэнгэр багийнхаа дэмжээрэй. За та бүхэн хоорондоо ярилцаад хариултаа гаргаарай. За шила. Одоо барыг таах бах те. Шила бич тоглохгүй эсвэл шин гал. Юу шин. Чи уушсан. Шин бич байгаа гэдэг зөө. Багш
Шинлал гэдэгсэн та бодлоо. Шинлал. Шинэ жаадаггүй шинлал. Тийм үг ахгүй хайраа мурах. Би болохоор шанцгаа нэг шанцгаа. Ийм штэ ийм. Шанцгаа гэдэг юм биш үү? Ус идэм. Цаг дуслаа. Шанцгаа. Шанцгаа. Хариулт зөв. Дүн. Буруу ээжээ. Зөв хариултыг сонсъё тэхөө. Шин тан гэдэг үг байж. За өсгнүүдээ нэгээр өгтүүдээ. Шин тан гэдэг үг байсан байна. За бид бүхэнд ийм гайхалтай танин мэдгүй асуулт бэлтгэж ирсэн улбар шар багийнхаа им үсгнээс асуултынхаа хариултын утгыг тайлбарлуулъя тэхөө. Эд төлөвий мөнхийн ус зохиол дээр гардаг амбай гой шин таан уусна уугаад сахалтай жаал болж хувирсан. Оо тийм үү. За баярлалаа. Бид бүхэнд ийм гайхалтай танин мэдгүй асуулт бэлтгэж ирсэн улбар шар багийнхаа баяр хүргэе. Харин манай цэгэр багийнхан энэ удаа бэлтгэл дутуу байгаас болоод хариулж чадсангүй те. Гэтэ санаа зовлтгууд та нар аль хэдийн нэгдүгээр үед 3 оноо цуглуулсан тийм үү? Хөгжилтэй өсгөрийн нэвтрүүлэг үргэлжилж байна. Бид үсэг болж өг бүтээдэг юм. Ингээд 2 дугаар үеийн намайг олоорой тэмцээнээс улбар шар баг маань нийтдээ 5 оноо цуглуулж чадсан байна. Баяр хүргэе. Харин цэгэр багийнхан маань хараахан оноо цуглуулж чадаагүй ч гэсэн тэд нэгдүгээр үед аль хэдийн 3 оноо нийцэд болсон байгаа. Баяр хүргэе. Яг одоо Монгол ардын аман зохиолоос бид бүхэн сэц мэрэгнээ сорих гэж байна. Ингээд ертөнцийн 3. Өсгөл шүднийг цагаан, өтлөгөд үлснийг цагаан, өгөхөд ялсныг цагаан. ертөнцийн 3 цагаан. Цагаан. За дараагийн баг. За Нури давс нэг гашуун. Далай нус нэг гашуун. Уга уули сонгон нэг гашуун. Далай нус нэг гашуун. Болтчаа тэгээ болоо. За цэгэр баг хэлээрэй. Тэнгэр одоор баян, газар үнцээр баян, далай усаар баян. ертөнцийн 3 Баян. ертөнцийн 3 хөөрхөн, байн арилсан хүүхэд нэг хөөрхөн, борио нээсэн гөлөг нэг хөөрхөн. Босос тэнцэж байгаа ботго нэг хөөрхөн. дараагийнх. ертөнцийн 3 улаан, явартай тэнгэрийн хаяа улаан, жаргалтай алсны гацар улаан, жалганд орсон сухай улаан. ертөнцийн 3 сайхан 15-ны сар нэг сайхан, атар газрын цэцэг нэг сайхан, аав ээж сургаал нэг сайхан. Таг дургасан, арц ногоон, тайга дургасан, хуш ногоон, тал дургасан, зэрэг ногоон. За баярлаа. За ингээд бид бүхэнд Монгол ардын аман зохиолоос сэц мэрэгнээ сорьсон цэгэр багийнхан болон улбар шар багийнхандаа хуйланд баяр хүргэе өгтүүдээ. 3 дугаар үе наашаа цаашаа. Тийм ээ үзэгчдээ бид бүхэн 3 дугаар үеийн наашаа цаашаад хоошоо урагшаа баруун тишээ зүүн тишээ болж байраа солиод үсгээ эвдүүлж үг бүтээх болно. Нааша цаашаа. Нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгнүүдээр аль баг хамгийн олон үг бүтээж чадах вэ? Багийн 3 гишүүн даалгаврын үсгнүүдийг ашиглан 2 минутын хугацаанд бүтээсэн үгийнхээ тоогоор оноо цуглуулна. Ингээд яг одоо улбар шар багаас эхэлцгээе. Улбар шар багийн үсгэр наадагч 3 сурагчийг урьж байна. За юу вэ? Сэвсэг юу вэ? Ка. Оппа. Оо. За, каусыг маань юунд ордог вүлээ? Гадаад үгэнд ордог. Каусыг тий. За, өөсөг маань Өвөг ихт ордог өөсөг. өөсөг билээ. За, улбар шар багийнханд амжилт хүсье. За. Одоо би та бүхэнд даалгаврын үсгүүдийг танилцуулахад бэлэн болсон байна. Хамтаа арцгаах уу? Алцгай. За, энэс өмнө дүрмээ танилцуулъя. За. Та бүхэн нэвтрүүлгийн зүгээс өгөгдсөн үсгүүдийг ашиглан 1 минутын хугацаанд бодож 2 минутын хугацаанд ногоон тайзан дээр үгээ бүтээн. Бүтээсэн үгийнхээ доогоор 1 оноо цуглуулах боломжтой. Ойлгомжтой юу? Ойлгомжтой. За яг одоо та бүхний даалгаврын үсгүүдийг тайснаа урьж байна. Улбар шар багийн даалгаврын үсгүүд. Манай үгийнхээ. Хагси а тэрний ард юу вэ? А гиснэдтэй 6 үсэг байх нэ. За эдгээр 6 үсгийг ашиглаад бүгдээрээ үг бүтээн. Ойлгомжтой юу? Бэлнэ. Үг бүтээх цаг эхэллээ. Нас
Цаг дуслаа. За, бэлнэ үү? За, сандарсан уу? Сандарсан. За, одоо чихэн сандрах цаг чи хэлээ. Ягаад тэгэхээр та бүхэн 2 минутын хугацаанд эдгээр үгээ тайзан дээр бүтээн бэлнэ үү? Бэлэн бол цагийг эхлүүлье. Нар. Байраа солиорой энэ цаас шүү. Сар гэдэг үгийг авлаа. Нар гэдэг үгийг авлаа. Нас гэдэг үгийг авлаа. Ас гэдэг үгийг авлаа. Ан гэдэг үгийг авлаа. Сарна гэдэг үгийг авлаа. Нарс гэдэг үгийг авлаа. Сайн гэдэг үгийг авлаа. Наа гэдэг үгийг авлаа. Цаг бидэнд байна, хангалттай байна. Ахад хэлж болно шүү. Сан гэдэг үгийг авлаа. Сан гэдэг үгийг авлаа. За, цаг дуслаа. 3 дугаар үеийн наашаа цаашаагаас улбар шар багийнхан хідэн үгийг амжилттай зөв бүтээж хідэн оноо цуглуусныг хамтдаа мэдгээ тэхөө. За, хамтдаа харцгаая. Улбар шар багийнхан маань сар, нар, нас, ас, ан, сарнай, нарс, сайн, наа, сан, сан гэсэн нийтдээ 11 үгийг зөв бүтээж багтаа 11 оноог цуглуулж чадсан байна. Баяр хүргэе. За, сандарсан уу? Сандарсан. Энээс өөр ямар үг бүтээх боломжтой байсан гэж бодож байна уу үсгээ? Найр. Тийм, найр гэж бас үг байсан байна те. Тэгсэн чинь энэ үсэг юу гэд хэлсэн. Энэ үсгтэйгээ ойлголцоогүй юм байна те. Нөгөө нэг ингээ байр мэрэ олж чадахгүй нөгөө нэг ингээ гүүгээ толгой эргүүлээд байсан. Зүг. За, чиний хувьд Нөгөөд нөгөө нэг нь өөр юм хэлээ, нөгөөх нь бас өөр юм хэлээ тэгэхээр толгой амар. Яг зүг ингээд зэрэг өөр үг хэлээд тахаар аль үгээ бүтээгээ мэдэхгүй байгаадсан те. Гэхдээ яг амжилттай та хэд бүр хамгийн сайнаар 11 үг бүтээсэн те. Чиний хувьд Миний доо ингээ амар удаан зогсоод тэгэл эдгээр нь болохоор илүү их мэлгүүгээд тахаар амар хэцүү байсан. Зүг. Тэгэхээр жоохон багийн ажиллагаан дээр жоохон анхаарах хэрэгтэй байсан юм шиг байна те. Гэтэ та хэд чадсан 11 оноог цуглуулж чадсан байна. Ахин дахин баяр үргийн улбар шар багийнхаа. Яг одоо Цэнхэр багийн үсгэр наадах хэлж. Ингээд Цэнхэр багийн үсгэр наадах 3 сурагчийг өрж байна. За бэлнэ залуусаа. Бэлэн үзүүлээд хөө. Цэнхэр багийн даалгаврын үсгүүдийг өрж байна. Хэ үсэг гарч ирсэн им хагаси. Гэсэн нийтдээ 6 үсэг гарч ирсэн байна. Залуусаа бэлнэ. Бэлэн бол яг одоо цагийг эхлүүлээ. Ам. За одоо. Хар. Ариг.
Арим. 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 Ах. Арим. Арим. Ах. Ах. Ар. Ар. Эх. Эс. Ксэ. Мар. Мар. Мах. Хамар. Нэр. Хамар. 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 Намар. Амар. 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 Цаг дуслаа. За билнэ. Билээ. Билнэ. Билээ. За тэгвэл яг одоо үг бүтээх цаг эхэллээ. Хар. 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 Хар гэдэг үгийг авлаа. Ам. Хэрэг битээч. Ам гэдэг үгийг авлаа. Хэр. Хайр гэдэг үгийг авлаа. Эрг. Хой. Арэ гэдэг үг болчихлоо шүү дээ. Урд орооч. Гэ. Гэхгүй шүү. Эрм гэдэг шүү. Эрм. Ийм хараа. Ах. Айрам гэж үг байхгүй. Ах гэдэг үгийг авлаа. Ар гэдэг үгийг авлаа. Айх гэдэг үгийг авлаа. Мах гэдэг үгийг авлаа. Нэр. Найр гэж үг байхгүй. Хамар. Хамар гэдэг үгийг авлаа. Амар гэдэг үгийг авлаа. Намар байхгүй шүү. За хугацаа байна. Хамар гэсэн. Мар. Мар гэж үг байхгүй. Цаг дуслаа. Цэгэр багийнхан маань маш амжилттайгаар 3 дугаар үеийн наашаа цаашаагаасаа хідэн үгийг бүтээсэн болоо. Бүгд харах уу? За энэний өмнө цэгэр багийнхан маань 3 ширхэг алдаатай үг бүтээсэн байна. Энэ нь болохоор майр, айрэг, айрам гэсэн үгүүд байна. За айрэг гэхэд бидэнд г үсэг байхгүйсэн тийм үү? За тэнгуүтээ майр гэж үг байхгүй тийм үү? За зүг. Тэгээд нэг нь ямар алдаатай үг вэ? Айрам те. Айрам гэдэг үг өөрөө алдаатай үг байсан тийм үү? За ингээд та бүхэн нийтдээ хар, ам, хайр, ар, айх, ах, мах, хамар, амар гэсэн нийтдээ 9 үгийг амжилттай бүтээж багтаан 9 оног цуглуулж чадсан байна. Баяр хүргэе. За яасан жоох сэтгэл дундуур байгаа мó? Энээс илүү үг бүтээх боломжтой байсан уу? Байсан. Жохон сандарсан уу? Юу болсон бэ? Би сандраагүй. Сандраагүй юу? Хайрыг бүтэст ямар алдаа? Айрам гэдэгт ямар алдаа байгаа юм болоо гэж бодож байна уу? Тийм. За айрам гэдэг үгийг бүтээдээ харъя. За та За айрам гэдэг үгийг бүтээхэд маань хагасын биш и үсэг орох хэрэгтэй юм. За хагасын үсэг маань гарч байгаарай. За тэгээд энэ голын а үсэг маань байхгүй байх хэрэгтэй юм байна. За энэний оронд и үсэг байж хідүүлээ айрам гэдэг үг бүтээх байсан байна тийм үү? Тэгэл бол дундуур байна. Чи хэрвээ энэ 3 найзынхаа оронд байсан бол ямар үг бүтээх боломжтой байсан бэ? Бас энэ дээр айх гэдэг үг, тэгээд бас дээрээс нь хай гэдэг үг бүтээх. Айх, хай гэдэг үгүүд бүтээх боломжтой байсан байна тийм үү? Ингээд үг нь ингээд буруу хэлээ сонсоод. Буруу хэлээ тэгээд ойлгомжгүй байсан байна Тийм. За яах вэ? За чиний хувьд ямар байсан бэ? Сэтгэл дундуур. Бас уу? Яасан? Зарим үгүүдээ сайн ойлгоогүй юу? За ингээд бид бүхэн 3 дугаар үеийн наашаа цаашаагаас нийтдээ 9 хоног цуглуулж чадсан. Цэгэр багийнхан дахиад бүгдээрээ алгашаа баяр хүргээд өгөө улбаршаар багийнхаа.
Манай өнөөдрийн дугаарт нийслэлийн ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн инх жаргал багштай 3-ын В-гийн Улбар шар баг болон нийслэлийн ерөнхий боловсролын жаргалан сургуулийн Бацаая багштай 3-ын В-гийн Цэнгэр багууд оролцлоо. Ингээд тайснаа хоёр сургуулийнхаа багш нарыг урьж байна. Алгаан чи угтаа авцгааны хүүхдүүдээ. За манай Улбар шар баг, Цэнгэр баг. За сайн байна уу гшаа? Сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн минь төргий. За монгол хэлний хичээл бол их хэлээрээ зөв сайхан уншиж бичиж сурахад одоо үндсэн суур хичээл юм байгаа. Тэгээд энэхүү сайхан одоо уралдааныг одоо өөр сургуулийн хүүхдүүдтэй ингэж өрсөлдөж оролцож байгаа нь хамгийн одоо сонирхолтой, маш хөгжилтэй сайхан одоо тэмцээн болж байна. Амжилттай оролцсон хүүхдүүдтэй болон өрсөлдөгч багийнхандаа баярлалаа. Баяр хүргэе. За баярлалаа. За түүний хувьд Камерын хаан хүүхдүүдтэйгээ хамт догтлоо, нулимс унаглаа, баярлалаа, хөөрлөө. Болдог бол өөрөө дотор нь ороод гүйчмэр санагдчихлаа. За ингээд манай анги маань нийслэлийн ерөнхий боловсролын жаргалан олон улсын сургуулийн 3 дугаар ангийн сурагчид маань өнөөдрийн тэмцээнд оролцлоо. Хамтран оролцсон 28 дугаар сургуулийн 3-ийн анги мөн одоо ангийнхаа хамт олонд баярлаж талархснаа илэрхийлье. Мөн танай телевизийн хамт олонд маш их баярлалаа. За баярлалаа. Манай нэвтрүүлэгтээ их хэл соёлын түгээцгээ өрөөтэй ант хэвлэлийн газар хамтран ажилладаг үлээ. Ингээд хоёр сургуулийнхаа багш нартаа болон ангийнханд маань ант хэвлэлийн газрын хамт олонны зүгээс өшөө илүү олон зүйлийг сурч мэдэрээгээд номын бэлэг гардуулж байгааг хүрэхэд таатай байна. Та бүхэн ангийнхаа номын санг баяжуулаарэ гэж өгч байгаа юм шүү. Баяр хүргэе тань. За мөн адил номын бэлгийг танай сургууль, танай ангийнханд гардуулж байна. Номын сангаа баяжуулаарэ. За одоо харин тайзнаа Улбар шар баг болон Цэнгэр багийнхнийг бүгдээ нөрж байна. Гараад ирээрэй хүүхдүүдээ. Урагшаа гараарай хүүхдүүдээ. Бид гараарай. Бид бүхэн 3 үеийн туршид үг бүтээж, тань мэдхүн асуултанд хариулж, их хэлнийхэн эрдэнэсийн сангаар аяллаа. Энэ бүхний эцэс 3 үеийн нийлбэр оноог танилцуулахад таатай байна. Ингээд 3 үеийн нийлбэр оноогоор ерөнхий боловсролын жаргалан сургуулийн Бацаая багштай 3-ын В-гийн Цэнгэр баг нийтдээ 12 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Харин ерөнхий боловсролын 28 дугаар сургуулийн инх жаргал багштай 3-ын В-гийн Улбар шар баг 16 онооны эзэд болсон байна. Баяр хүргэе. Үзэгчдээ дараагийн дугаараар ямар анги ороход хамтдаа олж мэдцгээе. Алив бидэнд төгшөм. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч Анд хэвлэлийн газар. Их хэл соёлоо түгээцгээе.